Сайн байцгаана уу? Сүхбаатар аймгийн Баруун Уртсмын 4-р сургууль гэрийн даалгаврын эргэх холбоо үйл ажиллагаагаа танилцуулъя. Өнгөрсөн хичээлийн жилд бид менежментийн зурагтай сурагчдын онцлог ялгаатай байдал болон сурагчдын ачаалт нийцүүлэн гэрийн даалгавар өгөх эргэх холбоотой ажиллах зорилттой хүрээнд бүтээлч гэрийн даалгавар, гэрийн даалгаврын эргэх холбоо, гэрийн даалгаврын сан үүсгэх гэсэн ажлуудыг зохион байгуулсан. Ингээд бид тайлангаа гаргаад тайландаа анализ хийж үзэхэд бүтээлч гэрийн даалгавар маань 54%, гэрийн даалгаврын эргэх холбоо үйл ажиллагаа маань 85% биелэгцэн. Гэрийн даалгаврын сан үүсгэх ажлын маань багш нар дахин хэрэгжүүлэх шаардлагатай үр дүнтэй ажил байна. Маш амар байна. Ажлаа цэгцлэх юм гоё ажил байна гэж багш нар маань үзсэн. Харин энэ хичээлийн жил бид нар санал асуулга аваад үзэхэд гэрийн даалгавар нь өөрөө тулгамдшгүй асуудал хэвээрээ байсан. Ингээд гэрийн даалгавар маань юу нөөрөө маш их хил хам дагуулдаг. Гэрийн даалгавар их өгч जैन, бага өгч जैन. Багш нь огт даалгавар өгөхгүй байна. Аль эсвэл өгчөө төрөөсө шалахгүй байгаад байна. Сурагчид даалгавар хийхгүй байна гэх мэтээр багш эцэг хасран хамгаалагчаас маш их гомдол саналууд ирдэг. Ингээд бид бүхэн гэрийн даалгаврын эргэх холбоогоо сайжруулах, интеграц гэрийн даалгавар гаргаж сурагчдад очих ачааллыг бууруулах зорилгоор дараах ажлуудыг хийхээр шийдсэн. Энэ юу гэхээр гэрийн даалгаврын сан хичээл бүрээр нь сар болон улирлаар нь боломжтой хугацаар гаргах. Ингээд сурагчдаа танилцуулна. Мөн гэрийн даалгаврын бүртгэлийн хуудсыг бүртгэж эхэлсэн. Эндээс багш нар даалгавраа өгөөд үздэг үү, даалгавар өгчөөд үзэхгүй байх уу, аль эсвэл сурагч маань даалгавар өгөөд ахад огт хийхгүй байх уу гэдэг нь гарч ирнэ. Даалгавар өгөөд огт шалгадаггүй багш бол энэ хуудсыг бөглөдөхгүй. Харин өгчөөд шалгаад байхад хийдгүү хүмүүс маань энэ бүртгэлээр гараад ирдэг. Ингээд бид нар анги удирдсан багш, сургалтын менежер, эцэг хасран хамгаалагчдын ганцаарчлсан болон гурвалсан уулзалтуудаар танилцуулаад ингээд хөөхд багш эцэг ихтэйгээ эргэх холбоотой ажиллахад амар болсон. Мөн энэ гэрийн даалгаврын чагсаалтыг гаргаснаар багш нар маань өнөөдөр ямар даалгавар өгөх үү, маргааш ямар даалгавар өгөх вэ гэж бодох шаардлага байхгүй. Мөн таамгаар хуудас тэдийг хийгэрэж гэдэг юм уу, ийм байдлаар даалгавар өгөхгүйгээр шууд харах боломжтой. Сурагчид маань бас бие даан суралцах чадвартай, төрүүлээд гэрийн даалгавраа хийх бас сонирхолтой хүүхдүүд маань энэ чагсаалтаас хараад бие даан суралцах боломжтой юм аа. Боловсролын ерхий газраас гаргаж өгсөн сурагчдын гэрийн даалгавар хийх ачааллыг тооцсон зөвлөмжийн дагуу бид интеграц гэрийн даалгавар гаргахдаа судалгахууныхаа багш нартай энэ чагсаалтыг хараад ярилцаад хооронд нь айлт гэрийн даалгаврыг уялдуулах өдрийн сурагчид хамгийн багадаа 6-7 цагийн хичээлийн ачаал байгаа. Эдгээр хичээлүүдийн гэрийн даалгаврын ачааллыг яаж зохицуулах боломжтой вэ гэдгийг гаргахад бас хялбар болсон байгаа.